Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийнхөө зочноор бид татврын ерхий газрын дарга зоригийг хурлаа. Тэгэхээр татврын шинжилгээ асуудлаар бид голлон ярилцсанаа. За өчигдөрхөн үндэсний статистикийн хорооны мэдээлэл гарсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол улсын нийт татврын орлого 2.4%-аар буурсан мэдээ байна л да. Гэхдээ энэ нийт татврын орлогот танаа татврын ерхий газарт харьяалагдж байгаа орлогын хэдэн хувь нь багтдیں۔ Танаа хувьд татвар буурч уу, татвар бүрдүүлэлт сайжирч уу, ямар дүнтэй гарав оны эцсээр? За та бүдгийн өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр үндсийн статистикийн хорооны мэдээ гарсан байлээ. Тэнд нийт төсөвт орсон татврын орлого бол 2.4%-аар буурсан гэж. Тэгээ энэ бол нийтдээ 4.8 их найт төгрөг байдаг баха. Энэ бол нийгмийн даатгал, гайл, бусад одоо татврын хураамжууд бүгд орсон дүнэлтэй. Тий. Манай татврын алба бол улсын төсөв болоод орон нутгийн төсөвт бол өнгөрсөн жил 2.1 их найт төгрөгийн орлого төлөвлөлтөй ажилласан. Оны эцэст бид нар бол 2 их найт 393 тэрбум төгрөг буюу төлөвлөснөөс нэг 200 гаруй тэрбум төгрөгөөр төлөвлөгөө бол 109%-аар бийсэн. Тэгэхээр энэ нийт дүн дотор бол бусад одоо төлбөр хураамж буурсан тийм юмнууд байгаа баха гэж би бодож За байна. тэгвэл танаа татвар одоо иргэдийн татвар төлөлт сайжирсан гэсэн үг шүү дээ. Танаа татврын одоо яг дүн сайжирч байгаа гэдэг чинь. Энэ маань жишээлбэл өнгөрсөн онд бид нар татврыг одоо эдийн засгийг ил тод байлгах тийм хуулийн төслийг батлаад хүмүүс нууж исэн хөрөнгөө бас ил тод болгож исэн. Энэний бас үр дүн гарч эхэллээ гэж харж болох уу? Нөлөөлөл бий байх мэдээж. Тэр 2015 онд одоо тэр хууль батлагдаад 2016 оны 2 сарын 20 хүртэл хэрэгжсэн шүү дээ. Тэгэхээр тэр андуураг бол улсын одоо Монгол Улсын эдийн засгийн 3/1-т тэнцэх хэмжээний бараг мөнгө гарч ирсэн. Тэр үеийн нэгтгэлээр аваад үзэх юм бол нэг 70 гаруй мянган тийм тайлангаа залруулах хийгээд аж ахуйн нэгж байгууллагууд. Тэгээд нэг 33 их найт төгрөгийн одоо хөрөнгө орлого бол ил болгож мэдээллээ гэж тэр аж ахуйн нэгжүүд бол өөрсдөө нэгтгэлээрээ тийм гарч ирсэн. Тэгэхээр хууль нь нэг их онцлог нь тэр мэдээ юмнуудыг бол нэгтгэж ингэж харахаас биш яг хэн хичнээн төгрөгийн хөрөнгө орлого юм ил болсон гэдэг нь нууц. Тэрийг ямар нэгэн байдлаар зарлахгүй байх шалгалт өгөөд мөрдөн байцаалтанд эдмүрийн баримтаж ашиглахгүй гэсэн учраас 2 сарын 20-наас хойш манай татврын алба тэрийг тусгай дискэнд хуулаад яг нууцын журмаар архивлчихсан. Тэгэхээр одоо энийг үр дүн нөлөөлөл нь юу болов гэдгийг үзэхийн тулд 2015 оны жилийн эцсийн тайлангаар юм уу тийм 2016 оны одоо жилийн эцсийн тайлга одоо 2 сард гарна шүү дээ. Энэ хоёрыг харьцуулж харна. Манай статистикийн байгууллага одоо энэ дээр бол нэлээд ажиллах хэрэгтэй. Сангийн яамч, татврын байгууллага ч гэсэн нийгмийн даатгалын ерөнхий газрын бүгдээрээ л эдийн засгийн байгууллагууд бол энэ дээр ажиллах хэрэгтэй. Миний ойлгосноор бол зөвхөн хөрөнгийн татврын хувьд бол нэлээд юм бол ил гарах ёстой гэж би бодож байгаа. Яг гэвэл өөр хүний нэр дээр ах トゥ нартаа бүртгүүлсэн байсан тэр хөрөнгөө бол иргэн хүн өөрийнхөө нэр дээр төвлөрүүлсэн юм уу, компанида төвлөрүүлснээс болоод үл хөдлөх хөрөнгийн юу бол нэлээд нэмэгдэж гарах хандлагатай. Зүгээр бусад орлогын хувьд бол яхан зовлонтой. Яг гэвэл тэр чинь нөгөө өмнө нь хэрэглээд үрчгсэн мөнгөө, зардлуулсан мөнгөө бас орлого гэж бүртгээд ингээд тайлагчсан ч юмнууд байж магадгүй. Тийм учраас нөлөөллийн нь бол эх хонд одоо энэ оны 2-3 сард бол бид нар тооцож үзнэ гэсэн. Үүнээс гадна бас мэдээж нэг удаа ил тод болгоод тайлагнаад тэр чигээрээ ил тод болно гэдэгт бас итгэл үнэмшил бага байгаа хүмүүс. Үргэлжлүүлээд одоо татврын шинжилгээний багц хуулиуд их хурл дээр яригдаад байна. Тухайлбал 4 жилийн хугацаанд эхлээд татвараа төлнө. Төлсөн татврынхаа 90% нь буцааж болгоно гэдэг нэг босго тавьж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийг ялангуяа нэг татврын бодлогоор дэмжих гээд байгаа шүү дээ. Энэ маань одоо хилцэгдэнэ гэсэн үг үү? Тэгэхээр татврын багц хуулиудын шинжилгээг бид нэр хоёр засгийн газар дамжаад ярьж байна. Өнгөрсөн одоо засгийн газрын үед яасан юм бол засгийн газар буцаага татаад авцсан. Тэгээ сая бид нэр энэ шинэ татврын ерөнхий газар шинээр байгуулагдаад энэ татврын хуулиудыг шинчлэх ийм ажлын хэсгийг гаргаж тэрнийг нэлээд өргөнд хүрээлэлтэй. Одоо манай Монгол ажиллаж байгаа энэ томоохон аудитын компаниудын дэрэгдэх мэргэжилтнүүдийг тэгээд төрийн бус байгууллагууд Монголын одоо мэргэжсэн итгэмжлэгсний эхтлэн бодогчийн зөвлөх комитет ийм байгууллагуудыг оруулаад тэрвээ өмнө манай татврын албанд газар хэлтсийн дарга ажиллаж исэн хүмүүсүүдийг хүртэл бич урьж оруулж байгаа. Шинээр хуулийн төсөл болсон. Шинээр энэ 4-5 хуулийн төсөл татврын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль, хувь хүний орлогын албан татврын хууль, эд хөрөнгийн албан татврын хууль гэж шинээр нэгтгэж гарч байгаа. За тэгээд нэмэгдсэн үртгийн албан татврын хуульд өөрчлөлт оруулна. Ийм 5 хуулийн төслийг бол бид нэр боловсруулаад эхэлчихсэн. Энэ онд бид нэр
чадвал энэ хаврын чуулганы үндэсний газраар хилцүүлээд тэгээд өргөн барих бодолтой байгаа. За тэгвэл ерөнхийдөө үзэл баримтлалыг тодруулъя. Тухайлбал өнгөрсөн оны төсвийн татгалын үеэр яг тэр 1% татвар чинь яригдчихагаад засгийн газар бүр эргүүлэн татцсан. За одоо тэгвэл та бүхний боловсруулж байгаа тэр юу шинээр орж ирэх юм, хуучнаасаа юуг уламжлуулж авч байгаа. Мэдээ цоош нэм хийхгүй байх. Тэр 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой жижиг аж ахуйн нэгжүүд шүү дээ. Тэднүүсийг бид нэр оруулж ирнэ. Тэр бол одоо яг концепцаараа явна. 90% хөнгөлөөд 10% төлөх ёстой байсан бол 1% татвар төлнө. За дээр нь бол энэ оноос мөрдөж эхэлсэн нөгөө 550 км-с зайд алслагдсан аж ахуйн нэгжүүд, аймагуудад байгаа аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татврыг чинь 50%, 90% хөнгөлөх залтууд байгаа шүү дээ. Төвлөрлийг сааруулах гэдэг. Орон нутагт бизнес эрхлэх орчингийг бүрдүүлэх. Тэр татврын хууль бол одоо энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа. Одоо мөрдөгдөд явж байна. Бид нэгдүгээр удирлаас батлагдсан одоо хэрэгжиж явж байгаа. За татврын ер нь хуулиудын агуулга санааг ярих юм бол яг татврын ерөнхий хуулинд бол бид нэр өмнө нэг аж ахуйн нэгж нэмэгдсэн хүртгээ албан татвар хүн ам гэдэг энд орсон өөрчлөлтүүдээс татврын ерөнхий хууль өөрөө нэлээд хоцрогдоод байгаа юм. Тийм дотор жишээлбэл тэр нөгөө цахим тайлангийн систем асуудал, нөгөө баримтын асуудал, за эрсдлийн удирдлагын асуудал, эрсдэлд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээг яаж явуулахын, татврын тайлангийн ноогдлыг яаж одоо програм юмар автоматар одоо хяндаг болохын, боловсруулдаг болохын гэх мэтийн орчин үеийн юмнууд их дутагдаад байгаа. Нэгдүгээр, тэрийг нь бид нэр татврын ерөнхий хуулинд суулгаж өгнө. Аж ахуйн нэгж иргэдийн хувьд бол татвар хөдлөх нь буурах нь татвартай байх нь гэдгийг хувь хэмжээний хувьд бол буурах юм байхгүй. Нэмэгдэх юм байхгүй. Яг тэгэхээр зөвхөн гадны өрн оруулагч биш. Ер нь дотоодод ч гэсэн бизнес ажиллаа төлөвлөж байгаа хүмүүс эх онд жил болгон ч юм уу ойр ойрхон татвар өөрчлөгдөөд за хөнгөлөх бол мэдээ сайн мэдээ. Хэмжээ нь ихсчихвээ. Ямар нэгэн агуулгаар төлдөг татвар одоогоор бидний баримталж байгаа бодлого бол хувь хэмжээг бол нэмэхгүй гэж байгаа. За хувь хэмжээ бол өөрчлөгдөхгүй. За ерөнхий хуулийн дээр бол өөр нэг асуудал бол татвар төлөгчд их дарамт тулдаг юмнууд байдаг. Татврын өр үүсгээд тэрийг яаж өрийг барагдуулах юм, тэнд хүү торгуул алдан ногдуулах гээл татврын хяналт шалгалтыг яаж хийх юм гээд энэ бүх асуудлуудыг бид нэлийн орчин үеийн энэ бизнесийн байгууллагуудын юмд нь хэлбэрт нь оруулах гэж байгаа. Арилжааны банкуд яаж өрөө барагдуулдаг. Богино хугацаанд барагдах юм бол хамгийн бага хүү торгуу юмтайгаар барагдуулж байх жишээд тийм. Цаашаа сунгаад байж болно. Жишээлбэл татврын өртөө хүн бол 3 сарын дотор төлж чадахгүй хүсэлт гаргаад бид 1 жил хүртэл татврын өрийг сунгая гэж байгаа. 1 жилээс цаашаа болох юм бол мэдээж тэн дээр бол одоо алдан асуудал гарч ирнэ шүү дээ. 1 жил хүртэл бол тэрийг бид нэр хуваар юма тохироод ингээд татврын өрийг барагдуулах ийм юмнуудыг бол хийнэ гэж байгаа. Хяналт шалгалтын ажлыг ч гэсэн мөн бас бид нэр нэлээд одоо орчин үеийн зөвхөн эрсдэлтэй гэсэн тэр аж ахуйн нэгжүүдийг шалгахаас биш бүгдийн толгой дараалан барьж аваад 5 жилд нэг удаа шалгадаг тэр зарчим юмнаас бол ухарч байгаа. Харин орчноо нэг уян хатан болох гэж. Жохон бизнес эрхлэгчдэд ээлтэй болж чадах. Тэгээ жаахан урт хугацаанд юмнуудыг ээлтэй болгох тэр дарамтыг багасгах юм юмнуудыг бол энэ юунд орцсон байгаа шинжилэлд. Угаасаа ч энэ өндөр банкны хүүнд дарлуулад аж ахуйн нэгжүүдэд татврын тогтмол төлөлт хоцрогдлохгүй ямар ч зөрчилгүй төлөх бас бэрхшээлтэй л орчин байгаа манад. Энэ дээр жоохон уян хатан болох гэж байна. Тэгж юм. Тэрийг жаахан ерөнхий хуулиар уян хатан болгоно. За аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварын хувьд бол бид нэр татвар төлөгчтэй ангилж байгаа. Бичил татвар төлөгч, жижиг татвар төлөгчд, дунд хэмжээнийх, том татвар төлөгчдөд ингээд нэлийн ангилж бүлэглээд тэр болгонд нь таарсан ийм татврын тайлаглалтын системүүд гэж. Жишээлбэл тэр бичил жижиг энэ төр бол жилд нэг удаа л тайлангаа өгнө. Их хялбаршуулсан системээр тайлан өгнө. Хуучин шиг улирал болгон тайлан өгнө гэж ингээд яваад байхгүй. Тэгээд дундаас дээш томууд нь дунд хэсэг нь бол жилд 2 удаа өгнө. Хагас бүтэн жилээр. Томууд нь бол яг улирал тутам өгдөг ч юм уу. Ингээд татврын тайлаглалын системийн нэлийн хялбар болгоод хялбаршуулсан тайлангийн систем гэж гаргаж ирж байгаа жижиг дунд үндэ. Мөн одоо татврын тэр нөгөө төлөх асуудлын ч гэсэн бид нэр зарим жижиг дунд юм дээр нөгөө тогтмол татвар, урчилгаа татвар, жишг татвар гэсэн юмнууд гаргаж ирэхгүй бол одоо тэр чинь байхгүй болчиход байна шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн сар болгон 20 мянган төгрөг төлсөөр хагаад жилийн эцэст одоо энэ 240 мянган төгрөг болоод тэрэндээ өөрийнхөө яг бүх тайлын юм нь тэрүүгээрээ жилийн эцэст гарч явах юм бол тэн дээр ямар нэгэн асуудал байхгүйгээр ийм урчилгаа татвартай тогтмол татвар яваад иж болох. Хувь хүн дээр ч гэсэн ялгаа байхгүй. Жилийн эцэст л 2 сарын 15 гээл хувийн орлогын албан татврын тайлан гарна шүү дээ. Тэгэхэд л олсон орлого тэр бүх юмнуудаа гаргаад тэндээсээ хөнгөлт идэх юм уу?
аль эсвэл дутуугаа нэмж төлөх юм уу гэдэг асуудлуудын эх оных нь 2 сар баг 1-2 сар багтаа шийддэг юм бол орно л доо. Нөөтийн босго өндөрсгөн гэж бас ярьж байгаа. Яриад яваад байгаа. Өндөрсүүлэх одоо яваа хідээсээ хід болох юм. Тэгээд ямар тогтолцоо. Сая өнгөрсөн онд батлсан хуулиар бол 10 сая байсныг 50 сая болгосон шүү дээ. Одоо энэс нь бол бас нэг тийм бидний бодож исэн хэмжээнд хүрээгүй л дээ. Бид нар бол болдог бол энийг нэг 100 сая болгочих юмсан гэж бодож байгаа. Тэгвэл нөгөө нэг 100 сая хүртэлх бидний ярьдаг нөгөө жижиг бичил гэсэн аж ахуйн нэгжүүд чинь нөөц төлөгч болохгүй байх болцоо та. Нөөтийн юунаас хуулиас нөөц төлөгч биш байж болно. Тэрнээс томууд нь бол ингээд нөөц төлөгч болоод явах юм болцоо та нэг талдаа. Гэтэл сүүлийн үед нөөтийн нөгөө урамшууллын систем нөгөө энэ нэг буцаа олголт энэ юмнууд ирээд гаргахаар зарим татвар төлөгчд бол бас бид нэр ер нь бол нөөц төлөгч болёо. 50 сая битгий нэмээч. 50 сая чинь болж ийн бид нэр бол 100 болчих юм бол бас тэрлүү чинь очих гэж яхан яаш тэгс ийм санал гарч ийн лээ. Нөгөө юу яагаад тааш нөөтийн нөгөө паданаар хүмүүс иргэд нөгөө мэдүүлээд байгаа. Мэдүүлээд байгаа. Тэгээд эд нар чи өөрсдөө бас нөөтийнхөө буцаа олголтыг бас тайлангаа яхтай бол бас аав штэ аж ахуйн нэгжүүд чинь. Тэгэхээр энэ нэмэгдсэн хүртгээ албан татварын энэ саяын хуулийн шинжилгээний талаар нь ярмаар байна л да. Тий асуултанд юм яаж болох вэ? Болно. Тий. Өнгөрсөн оноос мөрдсөн нэмэгдсэн хүртгээ албан татварын хууль бол өөрөө нэлээд үр дүнтэй юм хууль болсон гэж бид нар үзэж байгаа. Татварын алба ялангуяа иргэдэд бол нэлээд их боломж олгосон. Өөрөөр хэлэх юм бол худалдан авалтынхаа ив баримтыг цуглуулад энэ гар утсаараа юм уу интернетээр ингээд тэр системд оруулчих юм бол би бол аппликейшнаар шууд уншиж. Тий тэгэх юм бол тэр чинь нөгөө хадстан болох суулаанд орох хэрэг нэгт чинь. За ингээд одоо энэ оны нодон жилийнхэн бүх баримтуудыг хийгээд дууссан бол энэ оны 3 сард эхний үйлрэл багтаагаад бид нөгөө төлсөн нөтийнх нь 20% буцааж болох. Дунджаар одоо нэг хүнд бол бидний тооцоогоор нэг 200-аас 250 мянган төгрөгийн буцаа олголт олгохоор байна гэж байна. Өөрөөр хэлэх юм бол яг буцаа олголтоо авахаар ингээд баримтаа бүрдүүлж байгаа 611 мянган. Минийхний 60 гаруй мянган төгрөг би их 20 бүрдүүлсэн байна. Тэгэвгүй бол ерөөсөө одоо юмаа бол оруулдаггүй байна гэсэн үг. Зарим ч падаа өгөхгүй л ер нь баримт өгөхгүй байгаа тийм зөрчил дутагдал их байгаа тий. Тэгэхээр бол одоо энэ оны 1-р хуулиар бид нэг 34 тэрбум төгрөгийг 610 гаруй мянган хүнд өгөх юм. Тэгэхээр нэг хүн дунджаар 200 гаруй мянган төгрөгийн юм ногдоод байгаа үз. Тэгэхээр энийг бол нэлээд сайн зохион байгуулах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ маань өөрөө анх удаа хийж байгаа буцаа олголт. Хувийн орлогын албан татварын нөгөө орон сууц сургалтын төлбөрийн юм бол олон жил явцсан, хэвшигдсэн. Тэгэж хүн цөөн тодоо байдаг байхгүй. Нөтих бол 61 мянган аж ахуйн нэгж энэ пост машин уншуулж байна. И баримт олгож байгаа. Зарим нь алдаг оног. За энэс бол нэг 900 гаруй мянган иргэд бол тийм баримт авсан байдаг. Тэгээ тэрийг хөгжих хотуудынхаа нэр дээр юм уу гэр бүлийнх нэг хүн аваад шивээд ингээд яхаар тэр нэг 610 мянга болж буурчих. Тэгэхээр 610 мянган хүний баримтыг бид нэр ингээд аж ахуйн арилжааны банкудаас бүх мэдээллүүдийг авч яана л да. Овог нэр нь, регистрийн дугаар нь, банкны нэр нь, дансны дугаар нь, гар утасны дугаар нь гэдэг. Тэгэхээр ихэнх арилжааны банкуд өгсөн. Харамсалтай нь манай хөдөө аж ахуйн банк энэ төрхмтийн зарим томоохон банкуд бол бас яг мэдээлэл өгөх хаан банк шийдэг байгаад байгаа. Уг нь бол хөдөө аж ахуйн банк шүү дээ. Анх нэр нь бол одоо хаан банк болчиход байгаа болохоос. Тэгээд бид нэр бол энэ том нэг 3-4 банкнаас мэдээлэл авчих юм бол цаана одоо нэг 140 гаруй мянган хүний яг хувийн баримт нь бол тодорхой болж баталгааж явах юм. Өөрөөр хэлбэл нөгөө дансныхын дугаарынхаа оронд картын дугаараа бичсэн байх жишээтэй, регистр нь буруу байх жишээтэй. Тэр юмнуудыг бол бид нэр одоо энэ 2 сарын 1 хүртэл хугацаанд бол бүгдийг нь бол тодруулаад хийж өрн болгоод тэгээд төрийн санд өгөх. Тэгээд төрийн сан бол нөгөө биднээс авсан мэдээллийн дагуу одоо өөрчлөлт буцааж өгөх мөнгөнд бэлэн үү гэдэг тэр хүмүүсийн асууж илээ. Бэлэн. Та нар бүр ингээд нөтийнхээ тусдаа сан байгуулалт явж байгаа тий. Жишээлбэл сая 1 сард гэхэд бид нар бол 106.1 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй байхгүй одоо 1 сард. 1-2 сар жах хэцүү шүү орлого. Тэгэхэд өнөөдрийн мэдээгээр надад ерөөсөн мэдээгээр бол 94 тэрбум төгрөг уушаа усын төсөд орцсон байна гэж аахгүй. Үлж байгаа хугацаанд нэг 15-аас 20 тэрбум ороход бол төлөвлөгөөд авал билжин. Энэ үнэхээр сайн жишг болсон. Урд нь хизээч аж ахуйн нэгжүүд хувь хүмүүст гэж нөөтөө буцаа авч байгаагүй л дээ. Төлөөл энэ бол давхар татвар болоод явчихжээ. Тийм үү. Уг нь бол буцааж авах ёстой. Энд чинь зүгээр тоолуур маягаар ашиглах ёстой шүү дээ. Тийм. Тэгээд нэгдүгээрт бол иргэдэд ийм нэг талтаа бол
зөв боломж олгож байна. Нөгөө талдаа бол бас аж ахуй нэгж байгууллага худалдаа хийж байгаа хүмүүсийн орлогыг бас ил тод болгож байна. Яг ил тод болгож байна. Иргэн бүртгүүлээд байхад аж ахуй нэгж бүртгүүлээгүй гэдэг ч гэсэн та нар тэрний мөрөөр нөгөө талаас нь бид нэр тэдэн чинь бүх юмаа болоод тэр цахим югаараа манай мэдээллийн төвд ирүүлж байгаа байхгүй. Тэгэхээр за тэгвэл энэс хойш бас их олон тайлан гаргах шаардлагагүй болцсон юм байна. Ер нь бол ил тод болж байгаа юм байна. Татвар бүрдүүлэлт сайжирч байгаа юм байна тийм үү? Татварын орлогын бүрдүүлэлт сайжирч байгаа. Эдийгээр улс орны эдийн засаг нийгмийн байдал хүнд байгаа ч гэсэн татвар төлөгчд маань бол хуулийг хэрэгжүүлэх талд их анхаарч ажиллаж байгаа. За онцгой албан татвар дээр та юу ярих вэ? Онцгой албан татвар уг нь бол гайгүй орлогын төлөлгөө бол биелж яваа. Нэгэн 100 гаруй ийм арх согтууруулах хундаа үйлдвэрлэлээр аж ахуйн нэгжүүд байдаг шүү дээ. Тэдний маань бол ер нь 4-5 нь бол томоохон онцгой албан татварын орлогын төлөлгөөний 80-90% нь үүрч явдаг. Нөгөө апу үйлдвэрлэлт бол боромж гэдэг ч юм уу те. Тэдний хувьд бол зөрчил бага. Ер нь нэгэн зах зээлийн бол бараг 80% тэд нар хангадаг болчихсон юм байсан. Гэтэл сүүлийн үед энэ эдийн засгийн байдал хүндрээд хүмүүсийн худалдаа авах чадвараас болсон уу? Хямд арх, хуурамч дуурамл арх авч хэрэглэх явдал. Нөгөө онцгой татварын нөгөө нэг тамга тэмдэггүй архинууд гараад байна. Онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй. Хуурамч тий, тэмдгийн хаана хийлэгдийн одоо хуулийн хэлтийн байгууллагууд цагдаа энэ шалгаж илэн л да. Саяхан Баян зүрх дүүрэгт байдаг нэг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн архийг дуурайлгаж хийгээд бахан гадуур зарсан. Тэрийг уугаад хүмүүсд хорцсон байж магадгүй гэсэн ийм мэдээлэл явж шалгалт эхэлсэн байна. Өчигдрөөс эхлээд мэргэжлийн хяналтын ерөнхий газар цагдаа татварын байгууллага бол нэгдсэн өдөр тутмын тэр аж ахуйн нэгж байгууллага тэдний үйлдвэрлэсэн тэр архин дээр бол шалгалт хийж байгаа. Тэгэхээр энд ихний юмас харж байхад бол маш хямдхан үнэтэй 2500 3500 төгрөгөөр зардаг тийм шагийн архиуд байна шүү дээ. Тэгэхээр тэр спирт нь хаанаас орж ирж гэнэ үү? Тэр тэмдгийг хаанаас авч нааж гэнэ үү гэдэг ингээд тэмдгүүд нь бол одоо ингээд шалгалтаар бол хуурамч гэдэг үнэн жинхэнэ гэдэг ялгаад гараад ирж шүү дээ. Тэгэхээр тийм ийм юм хийж байгаа газруудыг бол бид нэр таслан зогсоох хэрэгтэй. Тэгээд тэр тусгай зөвшөөрөл юм хүчингү болох хэрэгтэй. Өмнө нь бол миний санаж байгаагаар бол хэдэн жилийн өмнө Хөвсгөл хүнс гэдэг компани бас хуурамч тийм хийж байгаа. Тэгээд ирэхээ хураалгаж исэн юм би. Тэрэн шиг юм одоо энэ аж ахуйн нэгжлэр гарах вэ? Ер нь бид нар бол энэ цагаан сарын өмнө ч гэдэг юм уу, шинэ жил наадмын өмнө ч юм уу тодорхой үе шатууд бол энэ онцгой албан татварын юм ижүүрийн шалгалтыг хуулийн хяналтын байгууллага мэргэжлийн хяналтайг бол хамтарч хийж имээр юм байна. Өмнө манай байцаагчид ангаараа яваад нөгөө нэг багжаа бариад тэмдгүүдийн үзэл дэлгүүрээр ингээ яваад тэр илэрдэггүй байхгүй. Гэтэл цаагуур нь тийм нууц талд сүлжээ бий болсон байж магадгүй шүү дээ. Айхтар асуудал гэх нэ. За 17 онд таны зорилт юу вэ? Бидний ярилцлага цаг дуусч учраас тавчгаа хариул. 17 онд бид нэр бол яг ер нь энэ бүх саяын ярьсан юмнуудын нэмэгцүүртгий албан татварын юм байна. Шинэ татварын хуулиудыг хийх том хуулийн шинжилгүүдээ ингээд. Тэгэхээр эхний ээлжинд бол мэдээж татварын шинжилгээний асуудлыг бид гол анхаарч энэ хуулиудаа одоо боловсруулж, хэлэлцүүлж, батлуулах юм ажлууд их. За мэдээж улсын төсвийн орлогын төлөлгөө бол хамгийн гол асуудал. Бид нэр бол улсын төсөвт 1 тэрбум 640 байна уу 50 тэрбум төгрөгийн орлого төлөвлөрөх төлөвлөгөөтэй. Энэ нь бол өнгөрсөн оныхоос 240 тэрбумаар нэмэгдэж байгаа. 13 тэрбумөөр өсөж байгаа. Тэгээ энийг бол бид нэр биелүүлэх байхаа гэж найдаж байгаа. Ягаад гэвэл энэ оны эхнээс ингээд ер нь нэлээд шахаж ажиллаж байгаа. Хуучин бидний нэг дутагдал байсан. Эхний хэдэн сар тайлан хүлээж авч байна. Ингэж ийм гэсээр гад сарын сүүлийн 20-оос хойш 10 хоногт л нэлээд кампаничилсан мэйгээр явдаг байсан. Тэрийг бид өөрчилсөн. Албан даалгавар гаргаад оны эхнээс, сарын эхнээс эхний 10 хоног, дунд 10 хоног, сүүлийн 10 хоног гэж чигэд ажиллах хэрэгтэй. Тэгжээж орлогын төлөлгөө одоо өнөөдөр ихтэл 18 гэхт бол 90 орчим хувьтай байна шүү дээ. 94. Тэгэхээр бол энэ бол бас нэлийн үр дүнгээ өгч байгаа. Хоёрт нь бол бид нэр энэ өр барагдуулах шиг нэлээд анхаарах хэрэгтэй. Ягаад гэвэл урд онуудын өр их хоримтлагдсан байна. Тэрийг одоо хэрхэн яаж барагдуулах вэ гэдэг асуудал нэлийн хүндрэлтэй асуудал байгаа. За ер нь 2017 оныг бид нэр татвар төлөгчдийнхаа бүртгэлийг нэлийн сайжруулъя. Тэгээд татварын хуулийн хэрэгжилтийг хангах хэмжээл болгоё гэж байгаа. Ягаад тэгэхээр энэ улсын бүртгэлийн ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар ч гэдэг юм уу, энэ бусад газруудтай хийж байгаа гэрээ хэлцэл мэдээ юм ангаас солилцоод аваад үзэхэд татварын бүртгэлийн асуудал нөгөө татвар төлөгчдөө бүртгүүлэх асуудал болж ахын хүндрэлтэй байгаа. За энийг сайжруулах юм байна. За баярлалаа. Ярилцах цаг өндөрлөлөө. Татварын ерөнхий газрын дарга зоригтой бид ярилцлаа. 17 он бол Монгол улсад татварын шинжилгээг томоохон хэмжээгээр өрнүүлэх хичээл байх юм байна. Анхаарал хандуулсан үзэгчтэй баярлалаа.